Сайн байцгаана уу, Жаман. За тэгээ сургуулийн сүнс 2-т болдоогийн дүрээр тоглосон хүн байна. За кинон тоглох саналыг анх Синартаас Instagram-аар надад холбогдоод тэгээд ирээд уулзаач гэж яриад тэгээд ирээд уулзаад анх бол надад ганагийн дүрээс тэгээд ирээд шалгуулад за чамд болдоогийн дүр илүү таарах юм байна гэж. За болдоогийн дүр болохоор надад ямар санагдсан бэ гэхлээр надтай айгүй нэг гоё тийм ойролцоо юм шиг санагдсан. Одоо нэг сайн дүр штэ. Би ч өөрөө сайн хүн байгаа юм штэ. Тэгэхээр болдоогийн дүр надад илүү гоё таалагдсан. Амьдралын хэм маяг ч юм уу те зан ааш нь ерөөдөө их гоё наалдаж гисэн болов. Ая. Амё. Нижрэгт миний дайсан болохоос чи бол чи шүү дээ. За жүжигчнэр ажиллахад хамгийн миний анхны нөгөө бүрийн хэмжээний тоглож байгаа кино байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө надад маш том туршлага олж өгсөн. Бүрийн хэмжээний кинонд болоход яг ийм байт юм биш үү? Одоо мэрэгжлийн хиллэгүүд те тэр болгоныг нь сурч авлаа. Тэгээд мэдээж сэтгэл бол маш гоё байна. Миний хувьд хамгийн хүндэтсэн нөгөө бадралхтай нөгөө нэг гэрээс анги явж хад бадралхтай нөгөө нэг тоглолдог сцен л хамгийн хүндэтсэн да. Навшмын одоо хүртэл зайлаагүй л байна. Чи одоо зайл. Одоо миний нэн дээр зайл. Жүжигчин мэрэгжлийн тухайд бол ерөөдөө айгүй хүн хэцүү мэрэгжил юм байна гэж би ойлгож авлаа энэ бүрийн хэмжээний киногоор. Хэдэн цаг унтлаа бид нар чинь те шахуу зураг авалтайсан болохоор маш бага цагаар унтна. Тэгэл шөнөөр ихэнхдээ зураг авчихсан болохоор шөнөөгөө сцентэй яжгаад 4 6 гэдээ дууссан байна. Тэгчээд унтчаад маш өглөө 8 цаг үед ингээд надад зурагтай шиг өнгөтөн би 2 цаг унтлаа штэ би яг жоохон нэг тийм бохимдолтой байжсэн. Тэгээд дараа нь 5 минутын дараа сэрчингүүтэй. Би юу гэж би зүгээр босчихгүй гээд романс сцен дээр тоглоход надаа айгүй нэг тийм гоё эсэ. Урдын дандаа нэг ингээл аимшиг хэсгүүд төр ингээл илүү нэг юм зүйл шаардаад захгүй надаас ингээд хайгаад өг. Тэгээд айсвал сайн бодсошоод өгч юм те. Романс сцен дээр надаа айгүй бусад сценүүд бол амар гоё юм. Гэгэл гэсэн би баг аимшиг кино тоглож байгаа тэр үед марцсан шүү дээ. Гоё хайр марь харцаар харж мараад тэр сцен бол айгүй гоё. Надад бол айгүй гоё мэдрэмж өгсөн. Аимшиг кино тоглож байгаа гэж л бодоогүй. Яг тэр сцен дээр яг ингээд одоо дэлгэцнэр хахта би ямар харагдаж байгаа бол те яг одоо нэг өөрхөн зан аан шиг хүсэж байгаа зан аан шиг би гаргаж чадсан болов гэдэг нэг тийм бас давхар айц байна. Догтлол айц хоёр. Киногоо хүлээж өрөхөд төвчгүй байна. Үзэгчд маань ерөөхдөө энэ киног үзээд бол мэдээж манай зорилтод юу бол юу Z generation л ерөөхдөө чиглэж хийсэн киног 10 жилийнхний дунд те одоо нэг юм ялгарлан гард орхол бүлээ гэдэг зүйл байж болохгүй. Одоо үйл үүр гэж байдаг шүү, буцаад дээр ирдэг шүү. Тэгэхээр зөв хүн байгаарай гэсэн тийм мессежийг л өгөх гээд байгаа юм да. Энэ киног үзэх шалтгаан гэвэл мэдээж сургуулийн сүнс нэгийн одоо учир тайлал те яг нь юу болцсон юм болоо одоо нэг дээр гарч байгаа сүнсний охин яагаад юу нэг сүнс болцсон юм бол гэдэг нь яг хоёр дээр гарах байгаа. Одоо бүр сэндрийг хүртлөө. Тэгэхээр хэрвээ нэгээ үзсэн бол дараа нь кино таалагдана гэж найдаж байна. Нэгээ үзег бол үзээд хоёрдоо үзээрэй. За киноны туршид бол угаасаа баярлаж талархах хүн бол зөндөө байгаа юм. Яг ерөнхий хэлбэл ерөнхийдөө бүх одоо нэг арын албанд ажилласан надад хөдөлсөн хүмүүстэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Мөн манай нэгдүгээр найруулагч яг бидэртэй хамт хамгийн их одоо хамт ингээд ажилласан хүн. Одоо нэг тэш миш аахгүй бол ингээл бид нар түрүү яриа шоолол ажилласан байхгүй ингээл шидэт үг хэлдэг гээл те. Тэгээд энэ хөө гой саналыг кино тоглох саналыг надад тавьсан ерөнхий найруулагчтай маш их баярлалаа. Энэ боломжийг олгосон. За тэгээд бүх одоо арын албаны ажилчдаа та нартай хайртай шүү. Одоо кино бүтээхэд бол ерөөдөө маш том одоо арын албан маш их хүн ажиллаж идэг. Тэгэхээр одоо нэг одоо тэнд байгаа нэг ч хөнгөөр энэ кино бол ингээ гоё
өгөхгүй байх байсан шүү гэдгийг одоо хэлмээрээ. Тэгэхээр аранд ажиллаж байгаа бүх нэг бүрчлэн төр хүмүүс та нар маш чухал хүмүүс шүү гэдгийг хэлмээрээ. За тэгээд энэ хүү одоо бидний хийсэн сургуулийн 2 кино маань одоо шинэхэн бүтээл одоо ингээд та бүхэнд хүрэх гэж байна. За тэгээд энэ хүү кино үзтөөсаад өөрсдийн одоо өнцгөөсөө гоё дүгнэлт шүүмжээ харамгүй хайрлаараа киногоо тухлан сууж таалан үздээгээрэй. Энэ хавчаар туяагийн усанд байсан хавчаар мөн үү? Чи наа хавчаар зүггүй мүү? Чухал нанди юмаа гэж. Бид нар энэ хэрэг толбогдож болохгүй гэдгийг мэдж байгаа үстэй орно. Энэ бүхэн тэр сэндрийг шилжиж ирснээс хойш болсон гэдгийг та нар анзаарахгүй байна. Би аав ээж хоёроо ямар хүмүүс байдгийг мэддэггүй. Нэрээ үнжин шүү дээ. Нас барахаа өмнө охиндоо үлдээсэн ганц. Гоё араач. Нэг цэцгээ шүү. Гоё ядам шүү. Яаж өнгөрсөн? Гадны нөлөөт юу? Юу нош. Дуурч. Сургуулийн сүнс 2 аимшигын уран сайхны кино 2022 оны 12 дугаар сарын 30-наас бүх кинотеатруудын дэлгэцнэ.